Төрийн өмчөд хяналт тавих нэгдсэн системийг бий болгох засгийн газрын шийдвэр гарчээ. 10 дугаар сараас эхлэлтэй шатхууны хомсдол одоо хэрн бүрэн дүүрэн шийдэгдээг байна. Оюу толгой сонсголт дуудагдсан гэрчүүд эхнээсээ оролцохгүй гэдгийг мэдэгдээд байна. Нийслэл эх он татан буулгах газруудаа төсөв баталжээ. Playtime хөгжмийн наадамд зориулж автозам тавих ажил нийслэлийн төсвөөс 17.1 тэрбум төгрөг төсөлжээ. Оройн дэргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрөөр сая дурдсан болон бусад мэдээг хүргэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Төр нөөрлсөн хулгайг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг бий болгох шийдвэр засгийн газрын хуралдаанаас гарсан. Энэ системийг нэвтрүүлснээр төрийн өмчийн хөрөнгийг бүртгэж ямархуу байдлаар агтлагдаж, борлуулагдаж байгаа болон санхүүгийн тайлан худалдан авах ажиллагаа зэрэг бүхий л мэдээллийг цахим системд ил тавих юм байна. Төрийн өмчийн мэдээлэл хаалттай байгааг нотлох ганц баримт бол төрийн өмчийн түрээсний байрнууд. Төр өөрт байгаа өмчийн айл нэг хувийн компанид зах зээл байхгүй хямд үнээр буюу 1 м квадратыг нь 10,000-аар түрээсэлдэг. Гэсэн ирнэ байрлах орон байргүй төрийн зарим байгууллагууд нь 1 м квадрат нь 80,000 төгрөгийн үнэтэй оффист байрлаж байгаа юм а. За энэ мэдээлэл олон нийтэд хаалттай учир тэр бүр хяналт тавьж чаддаггүй. Харин цахим системийг нэвтрүүлснээр төрийн өмчийг бусдад үнгүй шахам ашиглуулдаг байдал зогсно гэсэн. За энэ одоо тийм бүртгэлтэй мөртлөө нээлттэй биш байдаг. Хэрхэн яаж зарцуулж байгаад санхүүгийн тайлан одоо хэдээр худалдаж авсан, ямар үнээр борлуулсан, ашиглалтын байдал нь ямар хөө байгаа, цаашд одоо тийм агтлаад яах гэж байгаа гэдэг мэдээлүүд нь одоо өмчтэй холбоотой ил тод биш учраас төрийн өмч одоо эзэнгүүддэг, төрийн өмчийг одоо үгүй хийдэг, үрж шамшигдуулдаг, замаас төрийн өмчийг одоо үнгүй шахам одоо бусдад ашиглуулдаг ийм одоо явдал газар авсан байна. Тэгвэл энэ одоо бүртгэл мэдээллийн одоо нэгдсэн төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг бий болгосноор энэ төрийн төрд байгаа 134 их 80 төрийн хөрөнгө бүх мэдээлэл нээлттэй цахим систем бий бол тавигдана. За нэг хэсэг олон анхаарлын төвдөөсөн Бортигийн ордын бэлтгэл ажлын авцыг эзэн газар танилцуулсан байна. Нийтдээ 424 сая тонн үүддэг идэх энэ ордод одоогоор олборлолт хийсэн зүйл байхгүй гэдгийг Эрдэнэс тавталгаа хувьцаат компаниас хэлж байсан юм а. За харин тэзүүг нь шинжлэх ажил явагдаж байгаа юм байна. Одоо 2026 онд багтааж энэ Бортигийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж бас $1 тэрбум одоо нэмэлт орлого олох. Мөн одоо яг энэ хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусах үед зөвхөн одоо баруун зүүн цанхаас гардаг 30 сая төгрөг нэмэх нь Бортигийн ордоос нэмэлт 15 сая тонныг одоо жил болгон экспорттолж Монгол улсын одоо эдийн засагт одоо бодиттой хувь нэмэр оруулах төр одоо Бортигийн ордын ашиглалтыг сайжруулж эхлүүлэх энэ одоо бэлтгэлүүдийг ингээд хангаад ажиллаж байна. Төрд 120 их 80-аар үнэлэгдэх өмч хөрөнгө бий. Энэ хөрөнгийг хэн янаж, хэрхэн яаж зарцуулж байгааг хэлж мэдэхгүй. Төрийн өмчит компаниуд дээр л гэхэд өмч хөрөнгүүдийг 9 газарт хуваачсан. Бодлого гаргах ёстой яамдууд нь хүртэл төрийн өмчийн компаниудын асуудлыг шийднгээд авсан байх жишээ нь. За энэ нөхцөлд төрийн өмч эзэнгүүдэж байгаа учраас шийдвэр гаргалт нь нэг биш юм а гэхэд хяналтын тогтолцоог нэгтгэж шийдэх нь зөв гэсэн юм а. 54%. Ерөнхийдөө Зандан шатаар өнгөрсөн сард Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үедээ Оросын албаны улсын банк Монголд салбараа нээх зөвшөөрлийг олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар гадны хэвлэлүүд мэдээлж байна. Гэвч энэ асуудлыг банк санхүү эдийн засгийн судлаачид ашиг гэхээс илүүтэйгээр эрсдэл гэж харж байгаа юм а. Учир нь Оросын албаны улс Украин улстай хийж байгаа дайны улмаас барууны орнууд эдийн засгийн хориг тавьчихсан байгаа. Ийм нөхцөлд Монгол улсад Оросын хөрөнгө оруулалттай банк бүс бүр салбар нь нэгдвэл бид төсөөлөөгүй асуудлуудтай нүүр тулгарна гэлээ. Оросын албаны улсын банкны нэг салбар манай улсад байгуулагдах яриаг өнгөрсөн жил шадар сайд амар сайхан эхлүүлж байлаа. За үүнийг тайлбарлахдаа Оросын албаны улсын зарим банк санхүүгийн байгууллага хоригт орсноос болж манайхаас хийгдэж байгаа бензин шатхууны төлбөр тооцоолол удаашралтай болсон. За тиймээс хоригт ороогүй банк санхүүгийн байгууллагыг дотоодын банкудтай харилцуулах талаар хэлж байсан юм а. За тухайд харилцах төдийхнөр гэж эхэлсэн яриа пүлпт нэг салбар болоод хувирчихлаа. Эдийн засгийн хориг арга хэмжээ гэдэг маань ерөнхийдөө одоо тухайн улсад орж ирж байгаа
санхүү хөрөнгө оруулалтын урсгалыг таслах зорилготой за эдийн засгт тодорхой одоо дарамт шалгалт үзүүлэх бодлогыг бид нар эдийн засгийн хөрөнгө арга хэмжээ гэж байгаа шүү дээ. Тийм ээ Оросын холбооны улс ч гэсэн өөрөө одоо бас эдийн засгийн хөрөнгө арга хэмжээнд орсон байгаа учраас гадаад төлбөр тооцооны хувьсгыг нэмэгдүүлэхийг зорж байгаа нь одоо ойлгомжтой байх. Гэхдээ энэс илүү Монголын үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэдэг нь бол амар нэг асуудал байна. За сая шатхууны хомсдол үүсэх үед нөөцлөх сав байхгүй гэж байсан. Харин өөр нэг шалтгаан нь Оросын албаны улсад тавьсан хориг нь нефтийн бүтээгдэхүүн худалдаа авах төлбөр тооцоог хөндрүүлж байгаа нь ч үнэн болоод байна. Нэг талдаа Оросын банк Монголд нэгдвэл төлбөр тооцоо хялбар болох боломжтой. За гэхдээ гал намжих гэсэн биш илүү том эрсдлийг авчрахгүй гэсэн болгоомжлол үүслээ. За 3 хоногийн өмнө гэхэд Америк нэгдсэн улс Оросын албаны улстай худалдаа хийдэг улсуудад хориг тавих тухай хуулийн төслийг боловсруулж байгаа гэдгийг мэдгдсэн. За манайхыг гадны банк хөрөнгө оруулагчид хэтэрхий жижигхэн зах зээлтэй гээд сонирхдоггүй. Тийм атал Оросын банк салбараа нээх хүсэл сонирхол байгаа нь долларын урсгалаа нэмэгдүүлэх гарцыг Монгол гэж харсан байж болзошгүй юм а. Оросын албаны улс маань өөрөө гадаад валютын гэдэг юм уу долларын гэж гэдэг юм уу бусад валютын одоо төлбөр тооцоо ихэд бол бас нэлээд саадлах гарч байгаа. Тэгэхээр магадгүй Монгол улсыг ашиглаад гэдэг юм уу Монгол салбараа банкны салбараа нээснээр одоо рублийг бусад валютаар хөрвүүлэх Оросын албаны улс руу орох тэр барууны орнуудын төлбөр тооцоог хийх валютын урсгалыг манай улсаар дамжуулж бас нэг тийм гарц нээж байгаа болов уу гэдэг бас тийм одоо хадгалт гэх юм уу тийм бас боломж байх юм болов гэсэн тийм бас хүлээлт байгаа тийм манай зүгээс болохоор төлбөр тооцоогоо саадаггүй явуулъя. Гэхдээ Оросын албаны улсын зүгээс Монгол улсаар дамжуулаад одоо бусад валютын долларын, еврогийн магадгүй юаны ч гэдэг юм уу те гүйлгийг одоо саадгүй төлбөр тооцоо нэвтрүүлэх тэрний зузаатгалыг хийх тийм бас нэг тийм санхүүгийн гарцсан байж бас одоо байхыг бол үүсэх аргагүй болчиход байгаа. Гадны банк орж ирвэл өрсөлдөөн нэмэгдэж зээлийн хүү буурах эерэг талтай. За гэхдээ одоогоор манад өсөлтөө өгсөн гадны нэгч банк байхгүй. Нэг талдаа Монгол банкны зүгээс гадны банк манай улсын зах зээл рүү орж ирэхэд нээлттэй гэдэг тайлбарыг өгдөг. За гэхдээ өнгөрсөн 7 хоногт эдийн засгийн хөгжлийн сайд учрал гадны банк орж ирэх хууль эрх зүйн орчин манайд байгаа ч Монгол банк үүнийг нь журмаар хориглочихсон учраас хална гэдгийг хэлсэн юм а. Өөрөөр хэлбэл энэ журмыг халчихвал Оросын албаны улсаас банк орж ирэх зам засагдана гэсэн үг. Гэхдээ Оросын томоохон банк санхүүгийн байгууллагууд бүгд эдийн засгийн хоригт орчихсон. Ялангуяа томоохон гэгдэг 20 банк эдийн засгийн хоригт орсон байгаа юм а. Ийхүү Оросын албаны улсын банкны салбар Улаанбаатар хотод орж ирэхийг эдийн засагч болон санхүүгийн салбарын шинжээчид эрс эсэргүүцэж байгаа. Гэхдээ олон улс судлаачдын хувьд энэ асуудлыг арай өөр өнцгөр тайлбарлаж байна. Яг бол өгч. За яг энэ бол болгоомжлууд. Яг тэгэхээр Монголыг бол өөрөөр хэлбэл өрөндийн оронд бол маш сайн ойлгож байгаа. Одоо жишээлбэл Монгол улс бол хойд хөршөөсөн чинь дарга жилд бол 2 сая шахан тонн газрын төсний бүтээгдэхүүн авч байна. Тэгэхээр жишээ нь одоо Монголыг яг энтхийг хятад шиг Оросын одоо дайны механизмыг санхүүжүүлж ингээд Монгол одоо Оросоос бензин авч ингээд Монголын эсрэг хориг тавихгүй. Яг бол Монголын газар зүйн энэ онцлог байдлыг өрөндийн гүрэнд мэдж байгаа. Тийм учраас бол тэгээд дээр нь бол манай нийт энэ худалдааны эргэлт бол аюу бага. Одоо жишээлх юм бол 2 сая тонн газрын төсний бүтээгдэхүүн буюу одоо энэ түлш, дизелийн түлшүүд байж байгаа мазут гэдэг. Тэгээд энэ бол өөрөөр хэлбэл одоо үндсэндээ маш бага л да. Тийм учраас бол Монголын юун дээр бол өрөндийнхэн бол энэ дээр бол хизээч одоо Монгол дээр бол 251 гэдэг юм уу? Энэ дээр бол тийм байр суурь илэрхийлж байгаагүй. Тийм учраас бол энэ бол бидний хувьд бол харьцангуй бол одоо бид нар бол судалгаа дүн шинжилгээгээ хийгээл хамтын ажиллагаа хөгжүүлэх явж. Оросын албаны улс бүгд хятад улсын дунд оршдог юм босгот улс шүү дээ тийм. За өөр улсуудтай шууд одоо бодит юм хэл байхгүй. Тэгэхээр энэ бол бидний бас их өрмөс юм онцлог. За бид бол энэ хоёр хөршөөсөө нилээд одоо тодорхой хэмжээнд хамааралтай. За энэ хоёр хөрштэйгөө зохицож ингэж одоо гадаад судалгаа явуулах юм одоо шаардлага байдаг. За түүнээс гадна дэлхийн ертөнцийн бол Монголыг бас харж байгаа шүү дээ. Бас ойлгож байгаа. Гурав дахь ч одоо ийм гүрнүүдтэй бас холбоотой байхыг хүсдэг ийм чөлөөтэй юм улс гэдгийг бол ойлгож байгаа. Тэгэхээр тэр утгаараа бас бид нэр одоо энэ боломжийг хэрхэн яаж ашиглах вэ? За энэ дээр одоо юу гэдгийг зөвхөн хоёр хөршөөсөө гадна өөр улсуудтай хамтын ажиллагаа явуулахад бол нэг тийм эрсдэл бол одоо цаад бол их бага байх гэж ингэж бодож байна. Тэгэхээр энийг бид хэрхэн яаж зөв уялдаатай зохион байгуулах вэ гэдэг асуудал бол бидний яг хийх ёстой ажил гэж бодож байгаа.
4 жилийн өмнө манай улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 196 орноор нэгэн санаачлагыг дэмжүүлж чадсан. Энэ бол 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгон зарлах санаачлага юм а. Дэлхийд дахна 2 тэрбум хүн мал аж ахуй фермер эрхэлж амжиргаагаа залгуулж байгаа учраас бэлчээр гэх энэ өргөн сэдвийг чухалчлахгүй байхын аргагүй. Иймдээч манай улсын гаргасан санаачлага цаг үеэ олсон гэж хэлж болно. Сар хүрэхгүй хугацааны дараагаас хэрэгжиж эхлэх энэ санаачлагын нээлт Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийг Итали улсад Ром хотноо айлчлах үед тохиолоо. Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж бол дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон асуудал. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, геополитик, геостратегийн сөргөлдөө, мөргөлдөө ингээд бид нар игзэгтэй зөрчил мөргөлдөөнтэй дэлхийн ертөнцид өнөөдөр амьдарч байна. Үүнийг дагаад хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж хүн төрөлхтөнд хамгийн хэрэгцээтэй зүйл болсон. Тэр утгаараа өнөөдөр Нүүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгцээ шаардлага, үүрэг оройл, хариуцлага хүн төрөлхтөнд хамгийн чухал байгууллага болсон гэдгийг би бас энэ ч зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Мөн Монгол улс бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд харилцан уялдаа холбоотой хөтөлбөр бүс нутгийн судалгааны санаачлагыг хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг бас та бүхэнд хэлхийг хүсье. Дэлхийн хэмжээнд байх нийт бэлчээрийн 50% нь хэдийнэ дороодчхол байгааг судалгаагаар тогтоосон. Энэ нөхцөл байдлыг судалгаач гэлтгүй бид нүдэрээ бэлхний харж болно. Иймд олон улсын донор байгууллагуудаас санхүүжилт босгохоос эхлээд бэлчээрээ хамгаалж, мал аж ахуйн нүүдлийн соёлоо хамгаалахад чиглэсэн арга хэмжээнүүдийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм а. Тэгвэл энэ асуудалд Монгол улс ямар байр суурьтай, үүрэг ройлтой байх вэ гэдгийг салбарын яамны төлөөлөл ингэж ярьлаа. Бэлчээр ба нүүдлийн жилийг бол 2026 он гэж зарласан. За энэ бэлчээр ба нүүдлийн жилийн нээлтийг энэ Монгол улсын ерөнхийлөгчийн энэ айлчлалын хүрээнд албан ёсны нээлтийн ажиллагааг бол Итали улсын Ром хотноо зохион байгуулж ажиллаж байна. За мэдээж бэлчээрийн мал аж ахуйтай хэд хэдэн орнуудын нэгдсэн ийм арга хэмжээ. За дээрэс нь бэлчээрийн мал аж ахуйтай орнууд хоорондоо туршлагаа солилцох. За түүнд Монгол улсын бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг олон улсад таниулах. За бэлчээрийн мал аж ахуйгаас олж байгаа малчтын орлогыг нэмэгдүүлэх, цаашдаа зөв менежментээр авч явах гэдэг энэ олон асуудлуудыг энэ жилийн хүрээнд олон улсад сурталчлах, мэдээлэл харилцан солилцох, нэгнээсээ туршлага судлах хэлбэрээр энэ арга хэмжээг бас тодорхой төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний дороидолтой тэмцэх, хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор тэрбум мод, хүнсний хангамж, аюулгүй байдал, цагаан алт гэсэн хоорондоо уялдаатай үндэсний хөдөлгөөн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ нь сайн жишгт тооцогдно гэдгийг салбар яамны төлөөлөл хэлж байлаа. Түүнчлэн эх онд Улаанбаатар хотноо зохион байгуулах, цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хуралд улс орнуудыг идэвхтэй оролцож хамтран ажиллахыг ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх уриалж байсан юм а. Энэ жил утаагаар хэлсэн сонсгол оны төгсгөлд оюу толгойн гэрээ лицензийн асуудлаар дуусах юм. Эх 7 хоногт эхлэх оюу толгойн бүлэг ордын ашиглалтын үйл ажиллагааны хянан шалгах төр хорооны сонсголд 301 хүнийг гэрчээр дуудсан. За энд үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын гишүүдээс эхлээд оюу толгой компани Rio Tinto Group-ийн төлөөллүүд багтаж байгаа. Гэхдээ эхнээсээ сонсголд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна. Оюутлын сонсголд ерөнхийлөгч асан баг банд инх баяр элбэг дорж нар гэрчээр дуудагдсан. Харин үе үеийн ерөнхий сайдуудаас сайхан бэлэг баяр Батболд алтан хуйг инх болд оюун эрдэнэ. За мөн одоогийн ерөнхий сайд Зандан шатар нар мөн л гэрчээр дуудагдаад байгаа юм а. За энэ дундаас 25 дахь ерөнхий сайд асан баяр сонсголд оролцохгүй гэдгээ илэрхийлжээ. За очихгүй байх шалтгаанаач 3 зүйлд үндэслэн бичсэн байна. Хэлэлцэх хоёр асуудал нь миний удирдах байсан засгийн газар хэлэлцэж байгаагүй. Мөн хаалттай хэлэлцэх зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. За гэхдээ энэ сонсголд дуудагдсан хүмүүс 2006 оноос хойш оюутлоготой холбоотой асуудлаар шийдвэр гаргасан, за мөн холбогдох байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс юм а. За эдгээр хүмүүс нээлттэй сонсголт дээр ирж үнэн бодит мэдээлэл өгснөөр оюутлогын гэрээг байгууллагатай монголчууд юун дээр алдав гэдэгтээ үнэлэлт дүгнэлт хийх боломж бүрдэнэ. За ийм дүгнэлтийг хийх боломж олгох сонсголд гэрчүүд ирэхгүй байх нь үр дүнгүй болгох магадлал өндөр юм а.
Явц янз болдог. Миний хувьд бол Монгол улсад анхудаа одоо парламенттай засаглал босоос хойш одоо хөгжлийн банкны сонсголт одоо гишүүнээр оролцсон. Тэгэхээр бол их юм болдго юм билээ. Хамгийн гол нь бол нэг хэд хэдэн тулгымцсан асуудлууд бэрхшээлүүд гарсан. Эхнийх нь бол нүг гэрчээ дуудсан иргэд ирдэггүй байлаа. Хоёрт нь материалууд өгдөг. Гуравт нь өгсөн ч гэсэн цаг хугацаанд нэлээд тулгамдж өгөөд тэгээд бүрэн дүгнэлт хийх болцоог болдог. Бис тухайн үед чинь бараг бид нар чинь хөгжлийн банкны сонсголоор чинь бараг 3 сая банкны гүйлгээ хайж ирсэн шүү дээ. Харин одоо их хурл байгаа гишүүдээс хит хитэн хүний нэр сэнд багц. Сайд нараас гадаад харилцааны сайд Бат Цэцэг, зааж үйлдвэр Эрдэс Баялагын сайд Дамдын Ямнаар энд багтсан байгаа юм а. Харин улсын хурлын гишүүдээс Туваан, Бат Эрдэнэ, Одон Туяа, Амар Баясгалан, Алтан Гэрэл, Сайн Зориг нарыг гэрчээр дууджээ. Хойцоо дотоод хэргийн яамны төрийн нарийн бичиг газрын дарга ажиллаж байхдаа оюутлага хэлцээрийн одоо арбитроос босод асуудлын нарийн бичгийн дарга энтрээр бол ажиллаж ирсэн. Монголын одоо ард түмэнд үүсчээд байсан 2.3 тэрбум долларыг тэглэх, за эргээд энэ менежментийн төлбөрийг бууруулах болон бусад оюутлага холбоотой энэ хэлцээрүүдийн одоо яг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Нямбатар сайдын удирдлагаар ажиллаж ирсэн. Тэр хугацааны асуудлуудыг бас дуудаж тодруулах юм байна гэж үзэж байгаа. Яг зөвхөн нэг юм байна. Иргэдэд яг бас үнэн зөв бодит мэдээллийг өгжиж бас иргэд бас нэг дүгнэлтээ хийж цаашдаа зөв болох байх. Ер нь мэдээлэлтэй иргэд чинь л өөрөө бас зөв шийдвэр гаргана шүү дээ. Оролцсон доо. Өчигдөр мэдсэн. Орон нутгийн амлалттай байж байгаа тийм. Монгол Улсын засгийн газар Rio Tinto Group-тэй хийх албан ёсны хэлэлцээр ихэлсэн энэ үедээ сонсгол давхцаж байна. За улсын хурал дээр зохион байгуулагдах энэ сонсгол 3 өдөр үргэлжлэн захны өдөр жавхлан шивэд толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөөцийг тогтоож төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. За ингээд сонсгол эхэлж дуулсан гэрчүүд хэр эрх зэргээс шалтгаалж үр дүнг нь хэмжих юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Хүүдний ам наашлахтаа зэрэгцсэн улс даяар үе үеийнхэн шатхуун хомсдох болсон. Тэгвэл аж үйлдвэр Эрдэс Баялагын яамнаас хангамж хэвэн байгаа. Харин ч эрдийн үеийн хэрэглэнээс илүү шатхууны хангалтыг нийлүүлсэн. Үүгээрч барамгүй уг асуудлын нөлөөгөөр шатхууны үнийн дүнд өөрчлөлт орохгүй гэж мэдгдлээ. Одоо үн болон хангамжийг одоо доктортой байдлыг хангах олон талын одоо оролцоог хангасан үр хөвхий зөвлөл хуралдсан гэдгийг та бүхэн бүгд мэдж байгаа. Энэ зөвлөл дээр бол автоэнзим болон дизель түвшний үнийг доктортой байна гэдгээ бол импортлогч компаниудтайгаа харилцсан одоо тохирсон байгаа. А92 төрлийн автоэнзимний хувьд бол одоо жишээлбэл баруун бүсдээр орж ирсэн бүтээгдэхүүн дээр нөгөө төвөөс татан авалт хийхгүйгээр баруун бүсээс өндөр одоо чанарын бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Үүнтэй холбогдлоо 500 төгрөгөөр одоо нэмэгдэх ийм нөхцөл байдал үүслэе гэдгийг бол Petrox компани мэдгдсэн. За тэгээд бол 200 төгрөгөөр нэмсэн ийм одоо нөхцөл байдал үүссэн. Тэгээд энэ төвөөс одоо хангалттай бас сайжруулах тал дээр анхаарад энэ үнэ буцаж буулгачаа гэдэг асуудлуудыг хилээд үнэн зөвлөл дээр бол яригдсан. Энэ бол одоо эх 7 хоногт одоо үн буух ёстой. Гэвч шатхуун түгээх газрууд урт оочорд эргэж, иргэд шатхуун худалдаж авахын тулд олон цагаар оочрлох шаардлагатай нүүр тулж байна. Түүнчлэн АИ-92-ын олдоц ховорцсон учраас олгож байгааг нь л буюу АИ-95 авахд хүрч байна. Энэ удаагийн оочор дараалал нь анхных биш, бас эцсийнх гэж хэлэхэд үндэслэл алгаа. Энд би нэг 30 минут зогсож шүү дээ. Petrox дээр 500-600 м өвт байна. Тэгээ зогсож чадсангүй тэгэл энд ирээ зогсож. Ажлаасаа тэгэл одоо бензин олдохгүй байна гэл тэгэл гараал явж шүү дээ. Ажлын цаг зав алдахаас өсвөл нэг таатай биш л шүү дээ. Оо тэгэл анх бензин тасалдахад тэгэл шөнө ирээл 4-5 цаг зогсоож өсвөл зөндөө шүү дээ. Тэгээ өөрөө үйлдвэрлэгч биш улсаар гэдэг ч одоо тэгэл айлын тоогоор хараад сууж байгаа зүгээр яалт төвтөлөнтэйгээ эвлэрж шүү дээ. 30 минут болчихно.
Өөр газруудаар энэ очижсэн аа. Өц дууссан байна бензинүүд. Мөн чинь зөндөө ажил төрөлтөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дундаас ч ажиллаа таслаа явж байгаа ч хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл нөгөө хитэн дээдлийн хитэн тэгэл учраа болохгүй байна л гэсэн үг шүү дээ. Бид нар ч энэ 3 сая хүнийг яаж амьдруулж чинь тэгэл харж байгаа шүү дээ. Тэр нь утгагүй амьдруулж шүү дээ. Бүүнөрөө нийлжэл идж угаал тэгэл. Тэрнээс л үүдэлтэй шин ч одоо авилга мавилгаас л болж байгаа. Өмнөр нь очирсан уу? Очирлгүй яах вэ? Тэр удаа очирсан. Тэгэл зогсох үедээ зогсоол нэг шинжэнгөө очирлах үе мөр гарч л шүү дээ. Энэ монополоос салгамаар байгаа. Энэ одоо энэ үйлжигөө баг очирлж шүү дээ. Ер нь одоо цаг болж шүү дээ. Ингээд одоо ингээд Петроусаас авахаар шүү дээ тий. Хойчлол яваад очиход яг л юу яаж байгаа вэ? 90 байхгүй 95 л гэдэг байгаа байхгүй. Тэгэл авахаас өөр сонголт байхгүй. Түгжил айгүй хөөсгээд байгаа байхгүй. Одоо ингээд харлаа ингээд наа чинь нэргээл яг л одоо эн чинь юу вэ? 11 сараас хойш л юм байна шүү дээ ер нь. Хийх сэтгэл байвал гарц гаргалгаа олдсол таардаг байхгүй ер нь бол. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд ногоон шар бүсэд хуваасан. Тухайлбал ногоон бүсэд хотын төв хэсэг буюу ялангуяа их тойрон орчмыг хамарна. Энэ хэсэгт АИ-92 шатахуун борлуулахгүй талаар хотын захирагч өнөөдөр мэдээллээ. Учир нь АИ-92 шатахуун агаарт 262 төрлийн химийн бодис ялгаруулдаг гэлээ. За ногоон бүс нь бол яг Улаанбаатар хотын одоо юу гэсэн их тойрог гэсэн. Их тойрогоор гэж бодчих те. Их тойрогоор. За их тойрогоор хэл бид нэр 95-ыг зөвхөн борлуулна. За тэрний болтоо бол евро стандарт 5-ыг борлуулна гэдэг. За одоо бидний асуудал юу вэ гэхээр бол бензиний өөртөө ингээд нэг хомсдоод байгаа юм шиг үгүйч юм шиг нөхцөл байдалд байгаа даа шүү дээ. Тэгээ яг ингээд хорчхоор нөгөө бензин колокууд нь зарах бензингүй болчих гэж байгаа юм шиг. За ингээд яг ингээд хорихгүй ингээд сул тавиад зараад яваа гэхээр очир үүсээд байдаг. Яг ийм нөхцөл байдалтай яваад байна. За тийм болохоор бол энэ нөхцөл байдал жигдэртэл бид нар бол энэ хэрэгжилтгүй бол түр бариад байгаа. За хэрэгжилт бол бид нар оны 1 сарын 1-ээс бол энэ хэрэгжилтийг бол хатуу бариад явна гэдгийг бол холбогдох яам тамгийн газарт бол мэдэгдсэн байна. Уг шийдвэрийн хэрэгжилтийг эх оны 1-р сарын 1-ээс хатуу баримтлахыг сануулсан юм. Хөөтний эрч чангарч буй энэ өдрүүдэд орон сууцны халаалт хангалтгүй зэврүүхэн байгааг иргэд хэлж байна. Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компани дулаан түгээх 380 км шугам 40 гаруй жилийн насжилттай учраас дулаанд дамжуулахад хүндрэлтэй байгаа гэлээ. Үүнээс гадна хуучны байрнуудын пар муугаас гадна дулааны алдагдал өндөр учраас иргэд жиндүүхэн өвлжиж байна. Нийслэл хотын олон байршилд халаалт муу байгааг иргэд хэлж байна. Хүүтний эрч чангарч ханиад томоо игссэн энэ цагт хүүтэн байранд өвлжих хүндрэлтэй байгаагаа тэд илэрхийллээ. Ялангуяа хуучны угсармал 5-аас 7 давхар байруудын халаалт хангалтгүй байгааг хэлж байлаа. Энэ жилийн угаасаа л амар хүүтэн жил болж ин тэгж хаад ерөнхийдөө бол энэ халаалтынхаа системийг сайжруулахгүй бол энэ одоо зүгээр амьдрахад ингээд орж ирээд зүгээр л гадныхаа хувцастай нэг жоохон сууж ангуут хөл дараал гар дараал тэнгүүт одоо явж ингээ ханиад хэлж ийн ханиад том гарч ирж ийн тэгж хаад гэртээ ороод дулаасаа гингүү тэгж чадахгүй. Угаасаа ер нь та гэртээ байх ч тав төхөх таарав шүү дээ. Өнгөрсөн жил бол гайгүй шүү дээ. Энэ жил бол начаал за дийлэхгүй байгаа юм уу? Цаанаасаа юм танчаад байгаа юм уу? Үндсэн шугамтай айлууд бас өөр болоод байгаа байхгүй юу? Зарим нэг айл одоо сүүл баригдсан байшингуу доороо толгойд бойлуултаа болчиход байгаа. Эндээ сөөгийн бас өөрсдөө нь үйл ажиллагаа бас хэцүү байна л та. Тэгээд нэг одоо Монголд ч одоо яг ажил төлөөнгүүч нөгөө бас мөнгө төгрөгийн асуудаас болд юм уу яадгийн. Энэ сөөгийн ажил маш муу болсон. Нөгөө 30 жилийн өндөр насжилттай болцсон. Одоо энэ мэн чинь нөгөө өндөр насжилттай барилгууд. Тэгээд гадна талын нөгөө нэг фасад дулаалга хийгдээгүй байрууд чинь өөрөө нөгөө сигэлт ихтэй учраас дотроос мянга халж байгаа ч гэсэн нөгөө дулаан алдаад байгаа байхгүй юу? Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани хувийн орон сууцны конторуудад 66 градусаар дулааныг өгч байгаагаа хэллээ. Гэтэл хувийн орон сууцны конторууд дулааны тохиргоогоо хангалтгүй хийж байгаагаас болж орон сууцнуудад харилцан адилгүй дулаан очиж байгаа гэлээ. Мөн үүнээс гадна дулааны их усрын холболт шугамын асуудлаас болж хангай утхан 32-ийн тойрог зайсан яармг орчмоор дулаан хангалттай очихгүй байгааг холбогдох албанаас хэллээ. За мэдээж энэ Улаанбаатар хотын одоо энэ гоцсон байрлалууд бол янз бүрийн одоо тийм аслагдсан байрлалд байгаа хорооллууд дээр бол дотоод одоо түгээх товрууд бол хийх ёстой, чигдэрсэн байх ёстой. За энэ дээр бол одоо ганц нэг алга цаг бол айлууд халахгүй байх. Юу хадгалт тоглох тийм ийм юм тогтдог. Энэ дээр бол орон сууцны түгээх конторууд дээр бас хандаж энэ юмнуудыг шаардлагуудад тавиад одоо тохируулах гэж хийх ёстой.
Сүүлийн 40-50 жил ямар ч дулааны их усүр шинээр нэмж баригдаагүй хэрнээ жил бүрл 270 гаруй орон сууцнд шинээр дулааны зөвшөөрөл олгодог байна. Одоогийн байдлаар дулаанд холбогдсон 16 мянган барилга байгууламж байгаа юм а. Дулааны цахилгаан станцууд болон дулаан дамжуулах шугамын насжилт дууссан учраас айл өрхүүд дулаанаар төдийлөн сайн хангагдахгүй байгааг ч мэргэжилтэй хэллээ. Шинээр нэмж их усүр барьж шугам хоолойгоо шинжлэхгүй л бол хүйтэн ханны дунд өгүүлжих айлуудын тоо жилээс жилд нэмэгцээр байх нэ. Төсвийн орлогын нэг төгрөг тутам татвар төлөгчдийн халааснаас гардаг. Гэтэл нийслэлийн ажлын албаныхан иргэдийн төлсөн татварын мөнгөөр дураараа дөрвсаар байна. Эх оны нийслэлийн төсвийн зарлага нь орлогоосоо 1.2 их найд төгрөгөөр илүү байна. Тодорхойлбол нийслэлийн төсвийг 4.6 их найд гэж төсвөлсөн бол зардлыг нь 5.8 их найд гэж тооцжээ. Төсвөө иргэдээс нууж ил тод нээлттэй мэдээлэхгүй байгааг төрийн бас байгууллагын шүүмжилж байна. Мөн үүнээс гадна үйл ажиллагааны давхарцсан төсвүүд болон үр ашиггүй зарлуудаа танах шаардлагатайг хэлж байлаа. Нийслэлд давхарцсан бүтэцтэй татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн захиргааны байгууллагыг татан буулгах ажлыг үе шаттай хийхээ хотын дарга 2 хоногийн өмнө мэдэгдсэн. Тэр дундаа нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулган гэсэн юм а. Гэтэл эх оны төсөвт нийтийн тээврийн бодлогын газарт 1.1 тэрбум, нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газарт 100 саяыг төсвөлжээ. Энэ бол нийслэл гэдэг үгний зөрүүтэй давхарцсан чиг үүрэгтэй 2 байгууллага юм. Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүүнд гих нэрийдлэр 332 тэрбум төгрөгийг төсвөлжээ. Энэ мэдчлэн давхарцсан чиг үүрэгтэй үр ашиггүй албатад өндөр дүнтэй төсвийг хуваарлаж байна. Гэтэл бид чанартай дулаан хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээ авч чаддгүй хэвээр байсаар байна. Энэ жилийн хувьд нийслэлийн төсвийн төсөл нэлийн алдагдaltaй байдалтай харагдаад байгаа. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 9.4% өссөн. Нийтдээ 4 их найдтай тий 600 тэрбум орчим. Жишээ нь нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү гэдэг санхүүжилтэд нийтдээ 332.2 тэрбум төгрөгийг төсвөлсөн байна. Тэгэхээр энийг би энэ яг яадаг зардал вэ гэд тий ойлгохгүй байгаа хгүй үнэнгээс тий тэгэнгүүт бид нар өвөл ямар нийтийн тээвэрт суудаг. Нийтийн тээвэр хүртээмжтэй байдгүй үгүй. Сургуулийн хүүхдийн автобусны үйлчлэгээний зардал гэсэн чинь 4.9 тэрбум төгрөг тий. Айгуу бага юм зардал төлөвлөсөн байгаа. Аудитын газраас нийслэлийн эх оны төсвөөс 27.5 тэрбумын хэмнэлт хийх боломжтой гэж дүгнэжээ. Жишээлбэл нийслэлд орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ нэршилтэй тэзүү болон зураг төсөлгүй 20 тэрбумын төсөл арга хэмжээ байна. Үүнээс гадна төвчж болох нэг удаагийн шинжтэй нийт 3.5 тэрбумын зардал байна гэж үзжээ. Мөн авилгатаа тэмцэх газраас нийслэлийн явгууны замын хавцан солих ажилтай холбоотой хяналт шалгалт хийхэд Lux Diamond гэх компани тендер зарлаагүй байхад ногоон гэрлээр шалгарч солих шаардлагагүй хавтанг сольсон хэрэг гарсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд байгаа уг компани дахин нийслэлийн тендерт шалгарчээ. Тендерээр бол ороогүйгээр шууд шалгарсан ийм нөхцөл байдалтай шилжүүлэх эрхтэйгээр нийслэлээс одоо Баянгол дүүрэгт эрх шилжүүлэх байдлаар тухайн компани энэ ажлыг одоо даатгаж өгсөн ийм нөхцөл байдал илэрсэн. Дараагийн жишээ бол хууль зүйн дотоод хэргийн яамнаас гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зардал төсвөлтгөө. Гэтэл нийслэлээс давхардуулан гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд 70 тэрбумыг төсвөлжээ. Энэ нь өнгөрсөн оноос 20 тэрбумаар нэмэгдсэн дүн юм а. Жил бүр ингэж өндөр төсвөлдөг хэрнээ гэмт хэргийн тоо буурсан уу гэвэл үгүй. За энэ гэмт хэрэг гамшигаас урьдчилан сэргийлэх чиглэсэн гээд дахиад тусгай хэрэгсэл тоног төхөөрөмж авна гэж хэлж байгаа. Энэ дээр бол 26 он 5 тэрбум төгрөг нийслэл дангаараа төсвөлсөн байна. Тэгэхээр энэ дээр жишээлбэл бид нар өнгөрсөн 24 оны нийслэлийн төсөв дээр ажиллаж байгаа цагдаа нарт одоо баахан ийм босоогоор ингээд зогсоод явдаг ийм скутерүүдийг бол баахан ингээд хангаж исэн хэдэн тэрбум төгрөгөөр аваад хангаж исэн. Тэгээд тэрнийхэн дараагаар цагдаа нар одоо тэрийг нь ашиглаад гол нь гэмтэргийн тоо буурсан уу юу гэдэг дээр бас эргэлзээ. Тэгээд төсвийн тухай хуульд зааснаар нийслэл төсвийнхөө мэдээллийг ил тод нээлттэй мэдээлэх үүрэгтэй. Гэтэл төсвийн мэдээлэл иргэдэд нээлттэй биш байгааг тэд шүүмжилж байна. Уг нь нийслэл жил бүр иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх хэвлэл мэдээллийн албандаа төсөв баталдаг. Ирэх онд гэхэд тус албандаа 750 саяыг төсвөлжээ.
Playtime амьд хөгжмийн наадамд зориулан эх жил нийслэлийн төсвөөс 18 орчим тэрбум төгрөгийг төсвөлсөн байна. Гэтэл жилд 30 мянга гаруй хүн оролцдог энэ арга хэмжээний орлого нь ганц 2 тэрбум төгрөгөөр хэмжигдэхгүй. Нэг хүний тасалбар нь 600 мянгаар үнэлэгддэг атал өөрсдийн арга хэмжээг өргөжүүлэх төсвөө нийслэлээс гаргуулж байгаа нь анхаарал татж байна. Өнгөрсөн жилээс Playtime арга хэмжээг хотоос зайдуу тэмдэглэдэг болсон. За өөрөөр хэлбэл данш хороон замаар явж очдог болсон гэсэн үг. Харин эх жил засмал замтай холбохын тулд нийслэлийн төсвөөс 17.1 тэрбум төгрөгийг төсвөлжээ. За энэ нь Налаах дүүргийн 3 дугаар хорооноос Playtime аялал жуулчлалын цогцлбор хүртэлх 8.4 км автозам тавих төсөв юм а. За уг ажлыг хийж гүйцэтгэх тендерт Чамбаа зам компани шалгарсан бөгөөд эхний ээлжийн санхүүжилт болох 9.3 тэрбум төгрөгийг аль хэдийн авсан байна. Мөн Playtime цогцлборын цахилгаан шугамын тохиолдолд 530 сая төгрөг төсвөлсөн байна. Тэгвэл энэ асуудалтай холбом Playtime фестивалийн орлогыг хамгийн багаар тооцоол үзье. Playtime наадмын дундаж үнэтэй тасалбар нь 600 мянган төгрөг байна. За энэ үнийн дүнг 30 мянга орчим хүнд үржүүлбэл 18 тэрбум төгрөг болж байна. За үүний хажуугаар худалдаа үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд жил жилээс хамааран хамгийн багадаа л 10-аас 20 сая төгрөгийн хураамж төлдөг. За VIP тасалбар нь гэхдээ 1 сая төгрөгөөс эхэлдэг. Энэ бол зөвхөн 1 жилийн орлого. За мэдээж эндээс уран бүтээлчдийн зардал, тайз дуу, гэрэлтүүлэг, маркетингийн зардал зэрэг олон зардал гарч байгаач үлдсэн бүх орлого нь Playtime фестивал хувьцаат компани руу орж байгаа юм. Өөрөөр хэлбэл цэвэр ашиг нь бүгд зохион байгуулагч талын орлого болдог бөгөөд үүнээс түр ямар нэгэн байдлаар ашиг авдаггүй. Нийслэл жил бүр төсөв нь хүрэлцдэггүй зам талбайн засвар үйлчилгээ дутмаг нийтийн тээврийн парк нь хуучирсан хэмээн тайлбарладаг атлаа хувийн компани ашиг орлого төвхтэй жилд ганцхан удаа болдог арга хэмжээнд ийм өндөр өртөгтэй дид бүтц барьж өгч буй нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна. За хотын хөгжлийг дэмжих нэрийн доор хэдхэн өдрийн наадамд хөрөнгө цацах нь нийтийн эрх ашигт хэр нийцэх вэ? Хөгжмийн наадмын замаас илүүтэй гэр хорооллын дид бүтэц, нийтийн тээвэр, явган хүний замыг шийдэх шаардлага аль хэдийн тулгамдсан асуудал атал ийм төрлийн хөрөнгө оруулалт ахин давтагдвал хэний төлөө юуг зорж төсвөлсөн мөнгө вэ гэсэн асуулт гарцаагүй дахин гарч ирэх нь тодорхой. Төрийн байгууллагууд төсвийн мөнгийг хэрхэн яаж өргүү зарцуулдгийг цуурлаар хүргэж байна. Цахим үндэстэн болох зорилготой төрийн байгууллагууд хинч ашиглагдахгүй аппликейшн нээж хэний ч үздэггүй вебсайтуудад мөнгө зарлагцаар байна. Зарим яамдууд сайдан солигдох бүрд шинэ веб хуудас нээж мөнгө зарлагдаж бий болгосон аппликейшнээ хүртэл зөнд нээжээ. Түр аппликейшн хөгжүүлж төсвийн мөнгийг үргүйдүүлж цахим үндэстэн болоход хошуурсан ч амжилт олохгүй байна. Төрийн алба яам тамгын газрууд дур мэдэж вебсайт үүсгэж сайдан солигдох тоолонд шинэ хуудас нээдэг жишг тогтоод байна. Жишээлбэл соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам шин сайдтай болж цахим хаягаа хүртэл шив шинээр шинжилсэн байна. Бусад яамдууд сайдан солигдсон ч хуучин ашиглаж байсан вебсайтуудаа үргэлжлүүлэн хөгжүүлдэг. Гэтэл веб хуудсын хөгжүүлэлтийн зах зээлийн ханш хамгийн багадаа 4-өөс 10 саяас эхэлдэг байгаа юм а. Эцсийн дүндээ бага мөнгө мэт боловч төсвийн орлогын 1 төгрөг бүр татвар төлөгчдийн халааснаас гардаг билээ. Өөр нэг жишээг дурдахад төрийн дээд шагналд тодорхойлогдсон эсхийг шалгадаг e-шагнал аппликейшн. Үүнийг өнгөрсөн жил нийтийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргажээ. Гэтэл энэ аппликейшнг мэддэг хүн өнөөдөр хэд байгаа болоо. Мөнгө гарцдаж хийсэн ажлаа олон нийтэд таниулж өрөөгөөжийг нь гаргах ёстойж хинч мэдэхгүй ингээд л байж байна. Ийм аппликейшнийг шинээр хөгжүүлж эхлэхэд хамгийн багадаа гэхэд 15 сая төгрөг болно. Энэ мэд хүнд ч хүрдэггүй, хөгжүүлтийг нь ч хийдэггүй олон төрлийн аппликейшн гаргаж төсвийн мөнгийг үргүйдүүлж хувийн хөвчлийнхээ ажлыг булаах хэрэггүйг салбарын төлөөлөл илэрхийлж байна. Яг наад аппликейшн чинь хувьд болвол төр бол үнэхээр хийх шаардлагагүй юм шиг санагдаж байна. Нөгөө талдаа альва нэг аппликейшн хийхэд бол мэдээж хэрэглэгчийн хувьд бол цаг эсвэл мөнгө хэмнэх шаардлагатай. Хэрвээ тийм биш бол хийх бол ямар шаардлага байхгүй. Нөгөө талаасаа софтвер хийж байгаа талын зүгээс бол мэдээж энэ чинь өөр ашигтай байж тарах хэрэгтэй.
Улсаараа шахуу ашигладаг баримтыг мэдэхгүй хүн байхгүй. Гэтэл энэ аппликейшнийг бас шинээр нээжээ. Угтаа бол хуучнаа хөгжүүлээд явах боломж байхад мөн л шинжилсэн хувилбараа гаргаж өмнөх аппликейшнаа хөсөр хайжээ. Энэ мэтчлэн төрийн байгууллагууд цахим хөгжил нэрийн доор ижил төстэй давхарцсан зориултын сайтуудыг үүсгэж татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий зарлахцаар байгаа юм а. Тэнгэр телевизтэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ 7 гаруй мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Гадаад валютын улсын нөөц 6 тэрбум Америк долларт хүрч түүхэн дээд хэмжээнд хүрсэн болохыг Монгол банк мэдээллээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийгдсэн гадаад валютын урсгалыг нэмэгдэхэд гол нөлөөг үзүүлжээ. Засгийн газар Төв банкнаас эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан гадаад зах зээлд гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийг эргэн төлж байна. Мөн зээлжих зэрэглэл нэмэгдэж гадаад санхүүжилтийн таатай орчин бүрдүүлсэний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн эцсийн гүйцэтгэлээр гадаад валютын улсын нөөц 6 тэрбум Америк доллар болж түүхэн дээд түвшинд хүрчээ. Гадаад валютын улсын нөөц өсөх нь дотоодын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, Төв банкны үндсэн зорилт буюу төгрөгийн тогтвортой байдлыг хангах өндөр ач холбогдолтой юм а. Дараагийн мэдээ хүргэе. 1995 онд гадаад зорчигчдын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бодит даатгал компани өдгөө 30 жилтэйгээ залгаж байна. Энэ хугацаанд Монгол улсын топ даатгалын компаниар 3 удаа шалгарч 250,000 гаруй хэрэглэгчтэй болжээ. Монгол улсад анх удаа даатгалын үйлчилгээг нэвтрүүлж иргэдэд даатгалын талаарх ойлголтыг түгээж байсан бодит даатгал хувьцаат компани 2020 оноос эхлэн олон улсын эрүүл мэндийн даатгалыг амжилттай нутагшуулж, энэ оноос 14 төрлийн даатгалын үйлчилгээ авах боломж бүхий бодит даатгал аппликейшнийг ашиглалтад оруулсан гэх мэт улсдаа анхдагч олон шинэ ажил, шинэ санаачлалуудыг энэ 30 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлжээ. Цаашид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлж амар хялбар хурдан шуурхай аргаар даатгал хийлгэх, нөхөн авах зэрэг боломжийг бүрдүүлэх цахим даатгалын үйлчилгээгээ илүү сайжруулан ажиллахаар зорж байна гэлээ. Хэрэглэгч тал руугаа илүү ойртож, илүү хэрэглэж мэдээлэл авахд хялбар болгох, бүтээгдэхүүн авах хялбар болгох тэр шийдлүүдийг бол бий болгож байгаа. За мэдээж цаашаа өргөжлүүлээд 30 жилийн хугацаанд бас дэлхийд дахин маань яаж шинжлэхдгийг бол мэдээж хийж мэдгүй. Гэхдээ ойрын 3-5 жилдээ бол бид нэр энэ цахим даатгал гэдгийг улам өргөжүүлж, за дээрэс нь ингээд дроноор үйлчлэг үзүүлэн гэдэг ч юм уу. За мэдээж манай даатгал манаас 5 минутын дотор нөхөн төлбөр олгодог гэх зэрэг ийм шийдлүүдийг бол хэрэгжүүлсэн. Үүнийг улам өргөжүүлээд, улам нэвтрүүлээд явах ийм зорилгоодыг бол тавьж байна. Монгол улсад даатгалын салбар хөгжихэд үнэтэй хууль нэмэр оруулсан тус компани дотоодын зах зээлээ илүү хөгжүүлэх, олон улсын туршлагаас судлан ирэх жилүүдэд энэ салбарт илүү их хууль нэмэр оруулан ажиллах зорилготойгоо онцоллоо. Бид нар өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэдээж түрүүнд урьдчилснаар одоо даатгалын ойлголтыг, даатгалын бүтээгдэхүүн үйлчлэгийг Монгол улстай дотооддоо нэвтрүүлж хөргөж ажиллах чиглэлээр нэлээдгүй зүйлийг одоо хийж бүтээж ингэж ирлээ. Одоо дараагийн 30 жил, дараагийн 10 жил гэдэг юм уу бид нар одоо дотоодынхаа зах зээлийг илүү яаж хөгжүүлэх вэ? Мөн олон улсын одоо зах зээл дээр даатгалын бүтээгдэхүүн хэрхэн яаж борлуулах гэж зарагддгийг, мөн харьцагчдаа ямар байдлаар хүрдгийг, олон улсын арга барил өөрөө яаж явдгийг, энэ чиглэлээр одоо салбарынхаа хөгжилд хөв нэмрээ оруулахаар ажиллахаар төлөвлөж байна. Бодит даатгал хувьцаат компани 30 жилийн хугацаанд салбартаа олон шинэ үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү хялбар, амьдралд ойр шийдлүүдийг санал болгосоор ирсэн. За ирээдүйд ч амжилттай үйл ажиллагаагаа явуулж, салбартаа тэргүүлэгч, хэрэглэгчдийн итгэлийг хадгалан ажиллахаа илэрхийллээ.
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо. Тодорхойлбол e-Mongolia системээр дамжуулан хүсэлтээ илгээж тээврийн хэрэгслийн захим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах юм а. Түүнчлэн тээврийн хэрэгслийн усын дугаараа захиалах болон хадгалах үйлчилгээч захимжсан. Өмнө нь иргэд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд худалдан авах гэрээг нотариатаар батлуулж авто тээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 21 салбараар дамжуулан жилд дунджаар 318 мянга гаруй иргэн авч өдөрт 1257 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байжээ. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг захимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод хүртээмжтэй шуурхай болж иргэдийн цаг хугацаа зардлыг хэмнэж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ анхаарал хандуулсанд баярлалаа.